эцэг эхийг ачлах. Хорват хоёр тал гаруулыг алтан бүсэнд зангилж агуул бие төрөхөд огтлолцох энэ хэмээг улбаалах үүрэг заяа охин биед төрмөө. Хевлэд тэтгэн бойжуулж хилгээ яс задлан төрүүлж амьсгалах амийг мэдлүүлж үрийн заяаг сэтгэлээр тосож хонгор үрийн сэвлэгийг үнэрлэх хэрэгтэй болдог. Амьсгал авсан даруй хүмүүнч бай, амтанж бай, хөрсдийн мөрийг олдоггүй. Өвсөндөө хэмтэй байж мал, нутагтаа хэмтэй байж гөрөөс, сүрхтээ хэмтэй байж адгуус. Төрдөө хэмтээн байж хүмүүн мөртийг олж мөхрөн. Сүүл талгаа хоёроо л мэдснээр сүнсэн бие нь эзэн бие болдоггүй. Энэ ёсыг зааж эрхэм биеийн нэрийг дээш гаргаж эгэлгүй заяаг тэгшлэх гэж эцэг эх нь үрийн биеийг товлож ачлахын нэгэн ухаан билээ. Өрөөл биеийг төрүүлж өргөн ачилсны үрд өөрийн үрээ хүмүүнжүүлэх хүмүүний ухааныг олдог. Хаан, хатан, үр хослол 3 заяаг хоног хоногоор дүүргэх, хондод төрөх тархитан хүртэх ачлалаас ухаарч хожмын жаргалыг бэлтгэнэ. Эцгийн ачийг ажилё гэвэл эрхэм хөвгүүдийг төрүүлэх ёс. Эхийн ачлалыг гүзэй гэвэл эрхэм охтыг төрүүлэх ёс. Энэ л хоёр ёсон донд их хүмүүн оршино. Төрүүлэхүй дор үрийг нь төвлөр нэгэн болгон хүмүүнжүүлэх аваас нэгтийг төрүүлнө, олонтыг төрүүлнө. Нүүрэд засгийн түшсэн хэмтүр нэр алдраар тодлогдсон эцэг эхийн хорват мөр энэ биеэр гүн болно. Эргэх орчлонд 3 цагийн эхлэхээс ингэрт тухалсан гэрийн буйранд мөнхөрч эхийн үлдснийг үрс олнон жаяглаж эцгийн үлдснийг үрс олнон манаж өсгийн жаргалыг хүртсэн үрс өтлөхийн жамыг таньж түшин өөрийн биеэр жаргасны хишгийг өтөл болсон ээжтэй хариу түгэн. Алдыг амьдтнаар тэтгэсэн нь ачтан инрэлтэн бус. Алдыг амьдрах ухаанаар тэтгэсэн нь ачтан инрэлтэн болоо. Алдыг тэтгэснээ эргэн үзвээс аав ээж хоёр чадсны мөр авахыг суравч өгөхийг эс сурваас аав ээж эс болжээ. Эргэх энэ хорвоог илээж дүүргэхийн учигт 3 цагийн холбоос 3 тулгын түшгэнд голомт гээчин норхиж гурнасан дээсээр бүсэлсэн гэрийн ив тогтно. Ачлахын хариу авахын үр бус артаа үлгэрлэх жайгийн нэг ажгуу. Үтэлтнийг тэтгэх нь үртийн холбоо бус үр балчир олноо сургах ясан ажгуу. Нартад наран хүртэл иээлтэй нарны ээлэг хариулахын ачлал нэхэлтэй сартад саран хүртэл гэрэлтэй сайн гэрлийг хариулах ачлалын нэхэлтэйг сантугай. Үсгийн явцад өөрөө сулдахаа мэдэж үтлэхийн явцад өөрөө өргүүлснээ санаж өсөх болчиртаа эргэх хорвоог таниулах нь ачлалын дээд ачлал аав ээжийн хариу болоо. Үрээсээ нэхэлтэй ээж гэж үгүй. Үрээ өмөрөх сэтгэл нь өөртөө дуурин бай. Болчраасаа нэхэлтэй аав гэж үгүй. Болчраа хамгаалах сэтгэл нь өтөл болсон ч буй. Түшхийн утгаар тэнхээд бие эс түшин. Тэвэртэй жилэх сэтгэлийг нь түшин байж тэтгэн. Твдэж үзээгүй нэгэн тэрчлэг шүнийг мэдэмгүй. Тэвэртэй бүлээнгүй нэгэн твдэх сэтгэлийг мэдэмгүй. Алаг хорвоод хүмүүнээ төрүүлж хүмүүнжин алагхан энэ дэлхийд үрсээсээ эцгэн сурмуу. Эргэх хорвоод хүмүүнээ тэтгэж хүмүүжин энхэн замбуулан твд инэрлэр их болмоо.